Тэр банкуудын одоо 2025 онд бүгд өсөлттэй гарсан ба банкуудын нийт хөрөнгө нийлбэр дүнгээрээ 74.7 их 80 төгрөгт хүрсэн. Өмнөх оныхоос 18% өсөлт болсон байна. Тэгэхээр бид студид санхүү эдийн засгийн сургуулийн бакалаврын сургуульд судалгаа хариуцсан проректор Мөнх Заяа Атагтаатай ярилцгаад бэлэн болоод байна. Танд энэ өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд. Монголын банкуудад бол за хөрөнгө их өндөр гарлаа, ашиг их өндөр гарлаа гэхлээр иргэдийн хувьд бас нэг энгийн асуулт тавиад байдаг шүү дээ. Ер нь ашиг өсөх тусмаа ер нь ягаад зээлийн хүү буурдгүй юм бэ? Энэ харилцан хамаарлыг ер нь яаж ойлгох вэ? Тэгэхээр банкуудын ашигтай ажиллагаа гэдэг зүйл нь олон хүчин зүйлээс бол хамаарч байгаа. За хамгийн ихний болохоор зээлийн хүүгийн орлого. За дэлхийн хэсгийн эзэлж. За дараа нь тэрэндээ бол хадгаламжийн хүүний зардал төлнө. За энэ хоёрын зөрүүнээс бол банкуд үйл ажиллагааныхаа зардлыг төлдөг. За дээрэс нь бусад бизнест байдгүй банкнд байдаг нэг онцлог зүйл нь болохоор чанаргүй зээлийн эрсдлийн сан гэдэг зүйл гэдэг. Тэгэхээр муу зээл төлсөн бол тэрийг ашигтай ажиллагаанаас хасаж тооцдог. Тэгээ эднэрийн зөврөөр банкны ашигтай ажиллагаа бол гардаг. Өнгөрсөн 3 жилийн статистикийг харахад банкны салбарын ашигтай ажиллагаа бол ингээд тогтмол өссөн. Ер нь бол банкны салбарын ашигтай ажиллагааг хэмжих одоо хамгийн харьцуулахад хамгийн эвтэйх үзүүлэлт нь бол өөрийн хөрөнгөний өгөөж гэсэн ойлголт байдаг. Өнгөрсөн онд бол энэ өөрийн хөрөнгөний өгөөж бол 24%, тэрний өмнө бол 22-20% ингээд тасралтгүй ингээд өсөж явж байгаа юм үзүүлэлт байна. Тэгэхээр энэний цаана нөлөөлсөн гол хүчин зүйл нь болохоор банкуудын зээл олголтын хэмжээ нэмэгдсэн. Тэгэхээр энэ бол орлогыг тэр чигт нэмэгдүүлж байгаа. Дээрэс нь эдийн засгийн нөхцөл байдал бас харьцангуй доктортой байлаа. Энэ нь бол банкуудын эрсдлийн сан гэдэг зүйлийг бол бууруулж байна. За банкуд сүүлийн жилүүдэд бас технологитой хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагааны зардлаа бууруулах ийм үйлдэлүүдийг бол хийсэн юм. Тэгэхээр эдгээр нь бол ашигтай ажиллагаа үзүүлэхэд бас нэлээд нөлөө гардаг. За ер нь зээл хадгаламжийн хүү бол хоорондоо шууд хамааралтай. Тэгэхээр хадгаламжийн хүү буурж иж зээлийн хүү буурна. Тэгэхээр хадгаламжийн хүү маань бол одоо буурахгүй юм л та. Яагаад тэгэхээр манай санхүүгийн систем маань зөвхөн банк гэдэг төвтэй учраас өрсөлдөөн хөрөнгө оруулалт хийх өөр өрсөлдөөн байхгүй учраас банкуд маань өндөр хүүтэй хадгаламж татаад за тэгээд нөгөө талаасаа өндөр хүүтэй зээл олгож. Тэгэхээр энэ хүүний түвшин гэдэг бол өөрөө ямар нэг одоо санхүүгийн бүтээгдэхүүний үн байдаг. Тэгэхээр үн ямар тохиолдолд төсдөг вэ гэхээр хүмүүс авах эрэлт хэрэгцээтэй үед л үн өсчдөг. Тэгэхээр зээлийн хөв бууруулах макро талаасаа бол мэдээж хэрэг инфляц бодлогын хөв буурах шаардлагатай болчихж байгаа. А зах зээлийн өрсөлдөөн талаасаа бол энэ зээлийн эрэлт гэдэг зүйл буурж ижил үнэ нь буурна. Тэгэхээр иргэдийн хувьд ч тэр аж ахуйн нэгжийн хувьд ч тэр банкнаас зээл авах эрэлт ихтэй байгаа учраас банкуд бол хүүгээ буулгах сонирхол бол энд байхгүй байна гэсэн. Нэг талаас харахаар бол яхахгүй хадгаламжийн хүү өндөр байх нь бол иргэдэд ялангуяа хадгаламжтай иргэдийн хувьд бол нэлээд сайн мэдээ ашигтай ч мэдээ. Гэхдээ нөгөө талаас бас зээлийн хүүг бас баг зэрэг гавлаад байна уу гэдэг ийм зүйл харж байна. Гэхдээ энэ нь одоо бүтцээд юм уу эсвэл ер нь зүгээр банкуудын хувьд бол яхахгүй хадгаламжийн хүү өндөр байгаагаас гадна банкны хатуу бодлого ялангуяа Монгол банкны хатуу бодлого хэр зэрэг нөлөөлж байгаа нь холбооны нөөцийн банк манад нөлөөлөггүй нь ойлгомжтой байна. Гэхдээ Монгол банкны бодлого ялангуяа хатуу бодлого ер нь хэр зэрэг нөлөөлж байгаа. За мөнгөний хатуу бодлого гэдэг нь болохоор мөнгөний урсгал одоо зах зээл дээр их хэмжээтэй байж за эндээс эдийн засгийн халалт үүсэх, инфляц хөрөгдөх энэ зүйл хүчин зүйлээс бол ингэж хязгаарладаг. Тэгэхээр банкнаас барьж байгаа хатуу бодлогоор бодлогын өндөр тогтоож байгаа. Дээрээс нь заавал айлах нөөцийн хувь хэмжээг бас өндөрөөр тогтоож байгаа. Тэгэхээр энэ бол банкуудын зээл олох боломжийг хязгаарлаж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө мөнгөний төвжээд ирэхээр энэ хэсэг дээр бол банкуд яг үр ашиггүйгээр заавал айлах нөөцөө ингээ байрлуулад ирэхээр үлдэж байгаа олгож байгаа зээл дээр бол хүүг өндөр тогтоохоос өөр аргагүй нөхцөл байдалд бол хүрч байгаа. Тэгэхээр энэ хатуу бодлого нь бол зээлийн хүүд бол шууд нөлөө үзүүлж байгаа. Тэгвэл Төв банк яагаад энэ мөнгөний хатуу бодлогоо сулруулах боломж байхгүй юм бэ? Энийгээ буулгаа бүгдээрээ л энэ зээлийн үгээ бууруулчмаар байна гэдэг хүслэр мэлцэлгүй хүнд бол байгаа. Гэхдээ энэний цаад бас шалтгаан нь болохоор манай эдийн засгийн суурь нөхцөл байдалтай холбоотой төрийн ханш. За төргийн ханшийн хэмжигтэй нэг талаасаа үнийн өсөлт буюу инфляцаар нөгөө талаас гадаад валютын ханшаар бол хэмжиж байгаа. Тэгэхээр энэ хоёр үзүүлэлт маань хоёулаа одоо өндөр байгаа учраас бодлогын хүүг бол хүчээр бууруулах боломжгүй байдаг. Тэгэхээр хүмүүсийн дунд бас гадаадын банк ороод ирэх юм бол энэ зээлийн хүч нь уурчих юм шүү гэдэг ийм ойлголт бол байгаа. Тэгэхээр гадны ямар ч банк орж ирсэн гэсэн өөрийнхөө валюттай ирж байгаа тохиолдолд дөрөв рүү шилжүүлж хэрвээ зээл олгох юм бол бусад одоо арилжааны банкуудтай ялгаагүй л өндөр хүүтэйгээр олохоос өөр аргагүй. Яагаад тэгэхээр дөргийн ханш маань за $10 дээр бол жилд нэг дунджаар 6-8% суларч байгаа.
Тэгэхээр өөрийнх нь өртөг магадгүй 5-6% байдаг бол ханшийн сулралаа нэмээд за тэгээд үйл ажиллагааны зардал, эрсдэл бүх зардлуудаа нэмээд нөгөөдгөө дотоодын зах зээл дээр нийлүүлэх энэ тохиолдолд бол хүний түвшин маань яг одоогийн байгаа 17-8%-аас өшөө доошо буурах боломж бол байхгүй. Тэгэд яг сүүлийн 10 жилээр бас арилжааны банкуудын одоо дундаж зээл болон хадгаламжийн хүүний зөрүүг бол харлаа л та. Тэгэхэд 5 жилийн өмнө бол хадгалам зээлийн хүүний зөрүү нь 6.5% байсан бол өнгөрсөн он 5% болж буурсан байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр банкуд бас харьцангуй өндөр хүүтэйгээр хадгаламж татсан ирнэсээ зээлийн үг бас тодорхой хэмжээгээр бууруулах оролдлого бол хийсэн байна гэж харагдаж байна. Гэхдээ өнгөрсөн оны өндөр гарч байгаа ашиг бол бас энэ чанаргүй зээлтэй холбоотой гэж миний зүгээс бол харж байгаа. Чанаргүй зээлийн хэмжээ бол 5% хүрэхгүй ийм түвшинтэй явж байгаа. Ковидын үеэр бол энэ тоо хэмжээ маань 2 дахин их буюу 11.5% таа байсан. Тэгэхээр чанаргүй зээлийн хэмжээ эргээд нэмэгдээд ирэхээр банкуудын ашиг нь тэр үед дагаа буурчин. Тэгэхээр яг шууд энэ хадгаламжийн хүү өндөр за дээрээс нь шууд зээл рүүгээ оруулж яах гэхээс илүүтэйгээр эдийн засгийн нөхцөл төр хугацаанд сайн байсантай холбоотой эрсдлээ бас банкуд зөв менеж хийсэн, захим шилжилт рүү шилжсэнтэй холбоотойгоор бас өнгөрсөн ашиг өндөр гарвуу гэсэн юм. Уг нь өрсөлдөөн их байх тусам одоо зардал буурдаг одоо ялангуяа одоо нийлүүлэлт талдаа буурах боломжтой. Энэ маань юу гэсэн үг гэхээр уг нь олон банк байгаа дахлаар зээлийн хөв байгаа хэрэгтэй юм шиг. Энэ яагаад ер нь Монголд хэрэгж байгаа. Энийг өөрчлөхийн тулд одоо өрсөлдөөнийг улам задлаад гадны банк оруулж ирэх гэж яригадаад байгаа юм. Тэгэхээр банкны санхүүгийн зах зээл гэдэг талаас бид энийг харуул зүгээр гэж бодож байна. Тэгэхээр одоогийн байгаа дээрээ 5 банк нэмжүүлэх үгээ бууруулах уу гэхээр энэ хүний түвшин бол буурахгүй. Одоо шатгууны үн цөөхөн эдэн шатгууны компаниуд маань үнэ тохирол барьждагтай адилхан банкны тоог нэмсэн ч гэсэн хадгалам зээлийн хүн хоорондоо өрсөлдөж төдийлэх буурахгүй байна. Харин санхүүгийн систем гэдэг том зургаараа харах юм бол банк за дээрэс нь хөрөнгийн зах зээл энэ хоёрыгоо зэрэг хөгжүүлж иж энэ зах зээл дээр хүний түвшин буурах юм байна гэдэг ийм дүгнэлттэй байгаа. Өнгөрсөн онд манай сургуулиас энэ хөрөнгийн зах зээлийн хөгжлөхээс судалгааны ажил хийжсэн. Тэгээд тэр харахад бол яг манайх шиг ийм хөгжиж байгаа улс орнуудад хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх юм бол зээлийн хүн 1.2%-аар 1.2 дахин буурах юм боломжтой гэсэн бод бусад улсуудын нөхцөл байдал дээр хийсэн дүгнэлт бол байгаа. Тэгэхээр бид нэр одоогийн байгаа зээлийн хүүг 20%-аар бууруулахын тулд хөрөнгийн зах зээлийг бол хөгжүүлэх хэрэгцээ шаардлагатай. Хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт хийж өрсөлдөөн бий болох нь үхээс биш банкуудыг банкудтай өрсөлдүүлснээрээ энэ хүний түвшин бол бас төдийлөн хангалттай буурахгүй гэдэг ийм зүйл бол ажиглаж байгаа. Гадны банкуд орж ирэхийг бол дэмжиж байгаа. Энэ бол зүйтэй зүйл байгаа. Гэхдээ энэ дээр нэг анхаарах ёстой зүйл нь энэ арилжааны юм уу хөрөнгө оруулалтын банк байх ёстой. Түүнээс биш яг ийм гадны төрийн банк бол орж ирэх бол одоо үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй гэдээ бас өмнө хийсэн судалгаанууд дээр бол дурдсан байдаг. Яагаад вэ? За 2017 онд гадны одоо банк орж ирснээр ямар эрэг болон сөрөг нөлөөллийг үзүүлэх үү гэдэг ийм судалгааны тайланг Монгол банктай маань сургууль хамтарч хийжсэн. За тухайн үед бол Хятадын нөгөө хөдөө аж ахуйн банк орж ирэх иймэрхүү бас шуум гарсантай холбоотойгоор. Тэгэхээр хэрвээ ийм төрийн банк нь ороод ирвэл төрийн бодлогын тухай улстай хэрэгжинэ. Арилжааны банк орж ирэх юм бол хөрөнгө оруулагчдын эрх ашиг буюу зах зээлийн хэмжээмаараа үйл ажиллагаа явуулах юм боломжтой болно гэж. Тэгэхээр яг энэ хөгжиж байгаа жижиг дунд одоо эдийн засгийн эдгээр улсуудад гадны банкуудын орж ирдэг зөө хэдэн л зорилго байт юм лээ. Төдийлөх бас ашиг хийж чадахгүй яагаад тэгэхээр маш их эрсдэлтэй инфляцинч савлгаатай ханшинч савлгаатай. Тэгэхээр ямар тохиолдолд орж ирдэг вэ гэхээр нэг гол хөшүүрэг нь тухайн улсад за тэр улсын одоо аж ахуйн нэгжүүд түгээмэл байгуулагдсан бол аж ахуйн нэгжээ дагаад банкны салбар нь ороод ирдэг. Яагаад тэгэхээр тухайн улсын аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулаад өөрийнхөө банкаар төлбөр тооцоогоо явуулах юм сонирхолтой байдаг учраас нэг орж ирэхийн одоо хүсэл сонирхол нь бол тэр байдаг баг. Тэгэхээр манай улсын хувьд яг тэр нөхцөл байдлууд нь бүрдсэн үгүй. Одоо бол шууд гадны банк орж ирэхээр л хүү буурчин гэдэг хүлээлттэй байна. Тэгэхээр энэ бол бас тийм шиг гэдэг дээр бас боломжтой хандах хэрэгтэй гэж бодож байна. Яг одоо хараад байхлаар ер нь Монгол банкнаас инфляцийг барихын тулд мөнгөний бодлого чангалж байгаа. Гэхдээ бодлогын хүн өндөр байгаа дахаар эдийн засгийн өсөлтөө бас нэлээд торомслоод байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр давхар шахалт орж ирж байгаа нөхлөөр төрийн ордноос
хадгаламжийн биш одоо зээлийн хүүгээ буулгах ёстой гэдэг юм зүйл орж ирж байна. Яг энэ бүх улс төрийн одоо хүсэл мөрөөдөл гэдэг. Тэгээд бодит байдалтай очиж мөрөх байх. Тэгээ энэ баланс ер нь хаагуур тогтох бол. Тэгэхээр энэ дээр өмнө нь бас зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги гэд гаргаж ирсэн. За тэгтээ яг энэний хэрэгжээгүй шалтгаанаа бол ковидтой холбож бол тайлбарлаад байгаа. Тэгэхээр одоо энэ үндэсний стратегийг дахиж нэг эргэж хараад за яг түрүүчийн одоо хэлжсэнээр банкны салбар, хөрөнгөний зах зээл хоёроо яаж хөгжүүлэх вэ? Хаана ямар хөрөнгө оруулалт хийх вэ? Ямар бодлого барих вэ? Нэг салбарын дэмжихийн тулд мэдээж нөгөө салбарыг бас хязгаарлах хэрэгцээ үүснэ. Тэгэхээр эднэрийнхээ зохицуултыг хийж зээлийн хүү буурна гэхээс биш одоо хүчээр захиргаа талтаар энэ бол буурах өөрөө боломжгүй. Магадгүй зээлийн хүүгээ бууруулаа гэвэл банкуд хадгаламжийнхаа үг бууруулна. Хадгаламжийн хүүгээ бууруулах юм бол бид нар иргэд бүгдээр яг хадгаламжаа татаад өөр зүйлд хөрөнгө оруулалт юм. Тэгэхээр энэ бол санхүүгийн системээ унгаах бас нэлийн эрсдэлтэй үйлдэл учраас хадгаламжаа татаад хөрөнгөний зах зээл рүү оруулах зөв бодлого байх лөө. За энэ дээр сонголтын хувьд бол хүмүүсийн хувьд хид хідэн сонголтууд бас байгаа хөрөнгө оруулалт хийх. За дотоодын одоо хадгаламж байна. За хөрөнгөний зах зээл байна. Гэхдээ хөрөнгөний зах зээл дээр одоо шууд хөрөнгө оруулалт хийхээр бэлэн бүтээгдэхүүн нэлийн төвхтэй. За хувьцаат компаниуд маань төдийлөх ногдлаш өгөхгүй байгаа учраас одоо хөрөнгө оруулагчдын хувьд баталгаатай одоо хөрөнгө өсгөж болж чадахгүй. За зарим хүмүүс нь бол үл хөдлөх хөрөнгөний салбар руу орж байгаа. Зарим нь хүнд металл. Гэхдээ энэ хэсэг дээр дахиад нэг болгоомжлох зүйл нь бол Монголын хөрөнгө гадны хувьцааг худалдаж авах руу мөнгө гадагшаа чиглэх бас нэг ийм зүйлсүүд байгаа учраас хөрөнгөний зах зээлийн хөгжил дээр бол ийм зохистой зөв дараалал гэдэг ойлголт байт юм л. Тэгэхээр яг уу хэр эхлээд бол богино хугацаатай одоо мөнгөний зах зээл гэж бол нэрлэдэг жил дотроо эрсдэл багтаагаар хөрөнгө өсгөд авчих. Энэ зах зээлийг хөгжүүлж энэ зах зээл дээр хөрөнгө оруулагчдыг дадуулсны дараа бондын зах зээл буюу арай урт хугацаатай үрийн зах зээл. За тэгээд тэрний дараа илүү их эрсдэлтэй хувьцааны зах зээлээ ингэж хөгжүүлэх юм дараалал руу явахгүй бол одоо хадгаламжаа аваад аль нэг компанийн хувьцааг шууд худалдаад авъя гэхээр надад ногдлоо шиг өгөх үү. Нөгөө компани маань буцаагаад эргүүлээ хөрөнгөө татчихвал миний хөрөнгө яах вэ? За дээрээс нь хувьцааных нь үн ханшуунуул яах вэ гэдэг ийм болгоомжлууд байгаа учраас шууд хадгаламжийн хөрөнгийг хөрөнгөний зах зээл рүү ялангуяа хувьцааны зах зээл рүү гэж ингэж чиглүүлэх нь бол санхүүгийн системийн нэлээд эрсдэлд оруулах магадaltaй учраас бас ийм зөв дарааллаар бодлогоор иргэдээ бэлдэх за тэгээд энд байгаа байгууллага чадахжуулах шаардлагууд тавих гэх зэрэг үйлдэлүүд ингэж цогцоор нь хийх хэрэгцээтэй л гэж харж байна. Хамгийн сүүлийн хугацаа дуусч байгаа шүү хамгийн сүүлийн асуултыг асуулаа тэр маань үгээр одоо бусад үзэгчид болон компаниудад баримжаа өгөх зорилготой. Ер нь одоо 3 сар эхэндээ гарлаа гэхээр энэ хаврын болон одоо наадам хүртэл ер нь хамгийн анзаарч явах хэрэгтэй, анхаарч явах хэрэгтэй. Эсвэл аншин талдаа ч юм уу, ус талдаа эсвэл олон улсын мэдээлэл талдаа ч гэдэг юм. Ийм сэдв юу байх вэ? Сүүлийн үед одоо дэлхийн эдийн засгийн форум гэж байдаг. Дэлхийн эдийн засгийн форумоос жил болго эрсдлийн тайлан гэж гардаг. Тэгэхээр энэ эрсдлийн тайланд бол хэд хэдэн зүйлийг бол онцлоод байгаа нь одоо энэ геополитикийн хувьд те бусад улс орнуудын одоо гадаад худалдаа, улс төрийн бодлого, дайн энтэй холбоотой тодорхойгүй байдлууд нэлээд нэмэгдэж байна. Тэр нь бизнест хувьд яаж нөлөөлөх вэ гэдэг дээр бас бэлтгэлээ хангах шаардлагатай болчихж байна. Хоёрдугаарх нэг асуудал нь болохоор энэ байгаль цагуурын өөрчлөлттэй холбоотой энэ эрсдлийг бол энэ тайлан дээр жил болгох ингэж онцолж хэлж байгаа. Тэгэхээр зарим түүхий идүүд байхгүй болох ч үт юм уу те эсвэл түүхий эдийн гарц хомсдоо чанарт нь нөлөө үзүүлэх зэрэг. Тэгэхээр энэ байгаль орчны эрсдэлтэй холбоотойгоор тухайн бизнесийн нийлүүлэлтийн сүлжээн дээр ямар сан тутгаар гарч ирэх үү гэдэг ийм зүйлийг бол харах шаардлагатай болж байна. Дараагийн нэг хэсэг нь болохоор энэ эдийн засгийн эрсдэл байгаа. Ялангуяа саяын дэлхийн эдийн засгийн форум дээр Монголыг тойрсон хэсэг дээр бол илүү их инфляци ойрын 2 жилдээ бол асуудал болохоор байна гэдэг сануулгыг бол өгч. Өмнөх жилүүдэд бол илүү өөр зүйлийг ярьж исэн бол одоо энэ хэсэгт бол инфляцийн түвшин маань бол өндөр байх ийм эрсдэлтэй гэдгийг бол энэ тайлан дээр бол онцлсан байна. Тэгэхээр энэ 3 хүчин зүйл нь бол бизнес эрхлэгчдэд за иргэдэд бол санхүүгийн шийдвэрээ гаргахад нь бас нэг суурь мэдээлэл болох хаа гэж найдаж байна. За их баярлалаа. Тэгэхээр бидэнд бас гол баримжаа олсон мэдээллүүдийг өгсөнд.